Сайн бацгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сувгийн кино төх нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.307 хост дэлгэнээр хүрдэг. За энэ дугаарыг хүрэхэд хамтран ажиллагчаар Отревинтэй чөлөөтэй амьсгалцгаая, Отревин за мөн аюулгүй дижитал орчны хамттай бүтээй Unitel дэмжиж ажиллаж байна. Студид хөтлөгч Инхбат Цэнгэл хоёр нар бэлэн боллоо. За Отревин. За хамгийн сайхан хүн гэж түүнийг нэрлэнэ. Энэ бол түүнийг таньдаг мэддэг бүх хүмүүсийн бодол. За тэгвэл энэ сайхан хүн маань нэхэмлийн газрын ажилтан Совилогч хоёрын 3 дахь хүүхэд болон 1976 онд мэдсэн гинэ. Хэдийн айлын 3 дахь боловч хайр халамжаар хизээч дутж байгаагүй гэдэг. Хоёр идэхгүй хоосон хонохгүй боловч эцгийнх нь түүнийг юугаарч дутааж байсангүй. За тэднийх 3 хүүхэдтэй айл бол харин хамаатан садангууд нь гэж бүр тоогоо алдсан их хүмүүс байдаг юм байна. Имэн 115 ач 30-аа үзээд тэгээд тэнгэр тайлсан ийм сайхан буурай байсан гинэ. 115 гэдэг. Үзээд бүр. Тийм. Маш их байгаа зү. Тийм. Нэр мэрийг нь бол ялахгүй юм байна. Ер нь бол. За айлын 3 дахь гээд онцлоод байгаа ямар учиртай вэ гэвэл тийм нэг хошин яриа явуулдаг те. 3 дахь эхний хүүхдээ маш их халамжлаад 2 дахь тэгээд 3 дахь нь марчдаг гэдэг л бай те. Тийм шүү дээ. За Chadwick Boseman гэдэг энэ хүн өстой бүх зүйл дээр авьяастай нэгэн байж маш олон зүйл сонирхож судалдаг. Бага бахтай архитектор болохыг хүсдэг. Сагсан бөмбөгийг тун сайн тоглодог. Мөн бие хамгаалах урлагаарч хичээлдэг байсан. Олон орны соёлыг сонирхон судлаад тэдгээр улсын хэлийг ч гэсэн бие даан суралцдаг байсан юм байна. Тэрээр христийн шашинтай. Гэхдээ зүгээр ажиллаулаа зогсоогүй. Өөрийн шүтэж буй энэ шашнаа маш сайн судлаад шин гэрээ, хуучин гэрээ бүгдийг маш сайн мэддэг. Шашин шүтэх гэж байгаа бол түн шиг л шүтэх хэрэгтэй. Бид бурхныг байдаг гэдэгт эргэлздэг боловч харин шашны сургаал номлол бол хүнийг зөв байгаасаа гэсэн тийм номлолууд байдаг шүү дээ. Тэдгээрийг даган бишрэх бол ер нь бол өөр асуудал тийм ээ. Бурхан байгаа үгүй гэдэгтээ маргаад бол нэг хэрэггүй баг. Тэр номлолын дагаад чинь хүмүүс эерэг бодолтой бай. Тэгэх юм бол таны зан мөрчин сайн байна ч гэдэг юм уу тийм. Шашин болгон тийм. Тийм. Тэдгээрийг л дагаад сайнуудыг аваад ах юм бол тэр ч одоо сайн л явна гэсэн үг шүү дээ. Зарим шашин маань харамсалтай жоохон хатуу байдаг тийм ээ. За Чад ч гэсэн шүтэж буй шашныхаа сайхан бүхнийг өөртөө шингээсэн гэлтэй. Тэр эцсийн мөч хүртлээр өөрийн ихтгэл үнэмшилтэд үнэнч байсан гэдэг. Харин түүнийг урлагт дурлуулсан хүн бол түүний том ах нэгэн. Ээж аав нь урлагаас хол хүмүүс байсан боловч харин хүүхдүүд нь тэднээс өөр байсан. Chadwick-ийн том ах нь Kevin гэдэг нэртэй. Бүжигчин, комедиан, бас подкастын хөтлөгч юм байна. Өөрөө подкаст явуулдаг. Ингээд Chad ахыгаа дууран урлагт их дуртай болсон гэдэг. Ээж аав нь урлагаар явна гэхдээ юу дурамчхан байсан. Харин урлагаар амьдрч чадахгүй гэж аав ээж нь үзчихсэн бол том ах нь дүүдээ итгэжсэн гинэ. Chadwick маш ухаалаг хүүхэд байсан. Бүр энэ дээр бүр онцгойлон өргөлд өгч байгаа юм шүү. Урлагт дурлсан энэ хүү ахлах сургуульд байхдаа л эхний жүжигээ бичиж байж. Crossroads гэдэг нэртэй баха. Ангийнх нь нэг хүүхэд буудуулаад нас барсны дараа Chad тэр жүжигээ бичсэн байхгүй. Тэгээ сургууль дээрээ тоглож исэн байна. Яг өөрийнхөө скриптээр тий. Тэгэхээр түүний уран бүтээлд нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлс бүр ихний ажилласан л ингэж шингэжсэн гэлтэй. Мөн ихтгэл маш сайн тавьдаг. Ихтгэлийн тэмцээнд ч ороод 8 дугаар ангид орж исэн гэдэг юм. Маш ухаалаг гэдгийг энэ дээр дахин давтаж хэлмээр байна. 1995 онд ахлах сургуулаа төгсөөд шууд их сургуульд элсэж ороод найруулагчаар төгссөн байдаг. Их сургуульд байхад нь түүнийг сагсан бөмбөгийн багт урьсан боловч тэрээр сурлагадаа анхаарахыг илүүд үзээд тэр саналаас татгалцсан байдаг. Тэгэхээр тэр ер нь сагсан бөмбөгт муучгүй баггүй авьяастай гэдэг нь эндээс харагдаж байгаа. Тийм байна. Спортлог. Тийм. Хэрвээ сагсаараа явсан бол мөн л маш мундаг амжилт үзүүлээд энэ биед орсон байхыг ч үгүйсэхгүй ийм хөөж. Энэ бүх зүйлд авьяастай хүн байдаг да. Тийм. Chadwick яг л тийм хүн байсан. Харин Chad маань урлагт жүжиглэлтэнд маш их дуртай байсан учраас энэхүү спортоосоо татгалцаж байгаа. Бас түүний дотор хичээлээ маш сайн хийх ёстой гэсэн бодол байнга явж ирсэн. Ингээд суралцахын хажуугаар нэгэн номын дэлгүүрт ажиллаж байхад нь тэр бодол нь бүр их нэмэгдсэн гэдэг. Би хичээлээс хийх ёстой минь эрдэм мэдлэг намайг аврах юм байна гэдэг. Тэр номын дэлгүүр нь хар эрснүүдийн тухай ном их хвчлэн зардаг. Тэгээд хар эрснүүдийн түүх ч юм уу те одоо ямар зовлон дуулж ямар зүтгүүрийг гаталж байж өдийд
үрж байгаа байлээ. Тэр болгоныг уншиж мэдснийхээ дараа эрдэм мэдлэгтэй бол би энэ бүхнийг давж гарч чадах юм байна гэдгийг ойлгосон болов. Их сургуульд байхдаа Чад маань дараагийн жүжигийн зохиолоо бичсэн байдаг. Энэ зохиолоо бичгтэн түүний багш нар болох Al Freeman Jr. за мөн жүжигчин Fissilia Rashad нар их тусалсан гэнэ. Ялангуяа энэ Fissilia гэдэг хүн дараа нь ч гэсэн насан туршид нь манай хүнийг зааж зөвлөж сургаж ирсэн юм байна. Энэ насан туршийн багш нь байсан гэнэ. Чад ангийнхан зуны сургалтаараа Англи яваад тэндээ жинхэнэ театрт ажиллах үед энэ Fissilia гэдэг хүн мөнгө босгоод тэдний санхүүжилтийг шийдэж өгч ирсэн юм. Тэгсэн чинь Чадын санхүүжилтийг шийдсэн хүний тухай нэг захиа ирсэн нь Denzel Washington-аас байдаг. Тэрэн дээр юу гэж бичсэн гэхээр Denzel Washington чиний төлбөрийг төлсөн шүү гэдэг. Энэ бүр маш гоё тийм. Өөр бүр энийг сонсоод цочирдоод бүр ингээд үг гарахаа болсон гэж. Тэгээ дараа нь Denzel-ийн ямар үйл ажиллагаан дээр үлээ Chadwick очиад үг хэлдэг. Denzel байгаагүй бол Black Panther байхгүй байсан шүү гэж түнд хүндэтгэл үзүүлж байгаа. За энэ Англид болсон сургалтанд сууж байхдаа тэрээр ер нь жүжиглэх гэхээс илүү хэрхэн зохиол бичих вэ? Хэрхэн найруулах вэ гэдэг дээр илүү анхаарч суралцж ирсэн юм. Тэндээ олон ч зохиолчтой зохиолчийн ажилтай танилцаад тэдний дундаас Шекспирийг бүр шүтэн биширч гүйцсэн гэдэг. Чад энэ сургуульд элсэн цагаасаа л зохиол бичиж найруулагчаар ажиллахыг илүүд үзэж байж. Ер нь бүр ирээдүйд тэгж боддог байсан гэл. Би ер нь жүжиглэхээ болоод бүх цагаа найруулагч хийхэд зориулдаг юм билүү гэж бодож исэн гэдэг шүү. Бүр тэгтлээ дуртай байж тээ. Яг тийм. За ийм сонирхолтой учраас жүжигчдээ хэрхэн ойлголцож тэдний мэдрэг тал дээр маш их анхаарч суралцж байсан гэдэг. Суралцахын хажуугаар гадаадд ажилласан газар нь англиар зохиссонгүй. Африкийн Гана гэдэг улсад ч гэсэн багш нарын хамт очиж бас ажиллаж исэн юм. Энд ажилласан тэр хугацаа түнт хамгийн их урам зориг туршлагыг өгсөн гэдэг. Магад түүний хамгийн том дүр болох Black Panther-ийн дүрийг бүтээхэд энэ туршлага нь хамгийн чухал нөлөөтэй байсан болов. Хэдий Африк гаралтай ч гэсэн Америк нэгдсэн улсад насаараа амьдарсан хүн энэ Африкийн ёс заншил соёлыг мэдэхгүй шүү дээ. Мэдэрч чадахгүй тийм. За харин тэр газараа очиж байж соёлыг нь мэдрээд айш аягийг нь олж харсан болов. За Африкаас эргэж ирээд тэрээр Нью-Йоркт дахин өөр сургалтанд суугаад. За харин энэ сургалтанд түүнийг жүжигчин болох эхлэл нь болсон гэдэг. Эндээс харахаар тэрээр өөрийгөө бүх цаг хугацаанд хөгжүүлээд аль чиглэлд илүү ажиллах хүсэлтэй байгаагаа эрен хайсан болов гэмээр тийм онжилууд өнгөрч байгаа. Хүн өөрийн зорилгын төлөө бүхнээ дайчлаад суралцж байсан гэдэг нь эндээс харагдаж байгаа. Тэрээр Нью-Йорк хоттой сууршаад эндээс өөрийн ажлын гаргаа эхлэхээр шийдсэн. Гэхдээ шууд л кино төслүүдэд ажиллаад эхэлсэнгүй. Харин театрын урлагт хэд хэдэн төсөлд найруулагчаар, жүжигчнэр, мөн драмын сургалтын багшаар ч гэсэн анх ажиллаж байгаа. Энд чи их сургуультай 5 жил сурсан шүү дээ. Тэр болтлоо эн чин дэлгэцэн дүрийг аваагүй л байгаа шүү дээ, тийм. Энэ жүжигэнд үрч бараг авсан л та. Тэгэхээр түүний зам л олон жүжигчний адилаар театраас эхэлсэн байх. Тэрээр Макбетийн Малкомд замун Ромеод хүртэл тоглож байсан гэдэг. Сонирхолтой байгаа ч тийм. Түүний оролцсон жүжигүүд маш амжилттай болоод тэр өөрөө ч бүтээсэн дүрээрээ шагнал хүртэл авч ирсэн юм байна. Үүний хажуугаар түүний зохиолыг нь бичсэн Hieroglyphic Graffiti гэдэг жүжиг нь Америк нэгдсэн улсад хар соёлыг харуулсан сайн бүтээл гэж үнэлэгдээд олон газар тоглогдоод хипхоп фестивалийн үндсэн үзүүлбэрүүдийн нэг нь болж ирсэн. Энд ч түүний хоёр дахь зохиол нь шүү дээ. Хоёр дахь нь л юм мундаг байна. Энд чинь бас ангийнхаа нэг охинтой хамтарч бичдэг байх шүү нэг. Харин тэр хипхоп фестивал гэж байгаа шүү дээ. Энд дээрээ Чад маань өөрөө нэг хүний үзүүлбэр үзүүлээд өөрийнхөө жүжиглэх авьяасыг олонд хариулсан. За энэ жүжигийг үзсэн продюсерууд түүнийг за ямар ч гэсэн ийм жүжигчин байгаа маа гэд одоо онилчиж байгаа. Ингээд тун удалгүй NBC студид түүнийг өөрийн нэгэн төсөлтөд урьдаг. Third Watch гэдэг энэ цуврал Chadwick-ийн дэлгэцийн анхны дүр. Эндээ нэг л анги тоглодог. Харин дараа нь энэ жилдээ All My Children гэдэг цувралд бас нэг анги тоглодог. Ингээд нэг жилд ямар ч сан хоёр төсөлд оролцоод чадчихлаа. Энэ үед тэрээр аль хэдийн 26 настай болсон байна. Ер нь 26 нас хүртлээр суралцсан гэж хэлж байна. Дэлгэцийн анхны дүрээ автлаа өөрийгөө маш сайн бэлдэж суралцаж бэлэн болсон үедээ энэ салбарт орж ирсэн.
тэрээр олон шалгаруулалт хийсэж явсангүй. Харин урагдж байж энд орж ирж байгаа юм. Тиймдээч түүний амбиц, үзэл бодол өөр байсан. All My Children гэдэг энэ цуврал дээр дүрийнхэн зохиол нэг л болж өгөхгүй байсан гэнэ. Арьс өнгөний үзэл гаргасан хандлагатай. Тэгсэн чинь манай хүн продюсеруудтай маргалддаг. Ийм байж болохгүй. Түүний тоглож байсан дүрийн эцэг их нь хар тамхинд донтсон. Эцэг нь гэр бүлээ хаяад авсан гэдэг. Нөгөө л хар арьст хүмүүс ихээр нэг ийм байдаг гэдэг ийм нэг буруу хандлагатай байсан гэнэ. Энийг барьж ороод би ийм дүр тоглож чадахгүй, ийм стереотип гаргаж болохгүй. Хар арьстай хүн болгоо юм бишээ. Яагаад ингэж идэх энийг өөрчлөеч гэдэг юм уу? Ингээд тэр продюсеруудтай хэрүүлсэн баг. Түүний эцэг их ямар хүмүүс вүлээд? Тийм. Насаар нь хайрлсан юм хүмүүс байгаа шүү дээ. Ийм хар хүмүүс байдаг юм аа. Та нар битгий ингэж байгаа ч гэж одоо ч гэсэн сүүлд ч гэсэн тэрээр ийм хандлагаас ер нь бол татгалзаж ирсэн юм бэл. Яг тиймэрхүү хандлагатай кино өчнөө байна. Одоо болчих болдгоо юм уу гэдэг хандлага тий зөндөө гэдэг штеп. Тий. Ер нь энэ хандлага маш дургу. Мишель Йоо биш штеп. Аз эмхтэй гээл Мишелийг дууддаг. Үгүй штеп. Бид нар чинь хүмүүс штеп. Хар байна уу, Аз байна уу, шар ямар ч хамаагүй штеп. Тий. Хүний дүр тоглох хэрэгтэй шүү дээ. Ийм бодолтой байна. Энэ маш гоё бодол байна. За ингэж продюсеруудтай хэрүүлж яагаад ажилласаа халагддаг. Хэдий халагдсан ч гэсэн дараагийн дөрөвдөнд түүнийг хүлээж байгаа. Ихэнх нь телевизийн дөрөвд байсан. Тэрээр дэлгэцийн ажлаас гадна театрын ажиллаач муу орхисонгүй. 2004 онд түүний продюсераар нь ажилласан Deep Azure гэдэг жүжиг түүнийг ямар том амбицтай, ямар үзэл бодолтой хүн бэ гэдгийг тодорхой таниулж өгсөн байна. Цагдаагийн харгислын тухай гарахын тоглолт нь шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авдаг. Нэг хэсэгтээ л тэрэ бараа шуугуулж. Тэгээ дараа нь Чад энэ жүжигийн зохиолоо кино зохиол болгож бичээд үүнийг нь хэд хэдэн кино бүтээгчид кино болгоё гэж бүртэл ярилцж ирсэн юм бэл. Үүнээс өмнө тэрээр өөрөө зохиолыг нь бичиж найруулсан Blood Over the Broken Pond гэдэг нэртэй богино хэмжээгийн киногоо гаргасан нь маш амжилттай болдог. Ингээд Чад өөрийгөө дэлгэцийн урлагт илүү түлхүү сорихоор шийдээд кино урлагийн нислэл Лос Анжелес хотыг зориулна. Тэгэлээ тэтгэжтэй танилцсан. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээгээрээ Unitel дэмжиж ажиллаж байна. За, Unitel Group маань хэрэглэгч олон нийтийн дижитал мэдлэгийг нэмэгдүүлээд цахим орчны эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой үлгэртэл байдаг нэртэй одоо ийм нөлөөллийн компанид ажлыг хэрэгжүүлсэн байна. За, энэ компанид ажлын гол онцлог нь юу юм бэ гэхээр одоо кибер аюулгүй байдлын талаарх мэдээллийг хүн болгоны сайн мэдээд байгаа тэр үлгэрээр жишээ татаад тэр түүхүүдээр дамжуулаад бидэнд ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр сануулж байгаа явдал юм аа. Цахим орчинд хялбар аргаар мөнгөтэй болгоомж гэдэг юм уу, хөрөнгө оруулах юм бол илүү хурдан ашиг олно гэдэг юм уу. За, эсвэл одоо найдваргүй онлайн дэлгүүрүүд ч юм ийм байдлаар бид жилд маш их хөрөнгө мөнгөө хүч хөдөлмөрөө бас энэ зүйлд салхинд хийсгэж чинь тэгээ энийг сануулад байгаамаа. За, яг үүндээ бол ийм амархан олддог баялаг бодит амьдрал дээр байхгүй үлгэртэл байгаа шүү гэж бидэнд сануулж байгаа юм. Тэгээ хүн чинь ингэдэг мянга хэлээд ахад мэддэггүй мөртлөө өөрийнх нь мэддэг жишээ, дотн сайн ийм дурсамжууд тэр дөрвөлөд ингээ хэлэхээр бас 10 хүний ядаж 2-т, 3-т, 4-т ч болоо ойлгогддог юм байна л да, сануулгддаг юм байна. Энд чи юу лээ гэд нэг удаа нэгтэлж харах тийм ухамсар орж ирд юм байна. За, тэгэхээр манайхан өрөөсөө үлгэртэл байдаг те нөгөө өнгөө холгоны аваханд байдаг гэдэг шиг. Тэгэхээр маш сайн нягтлах хэрэгтэй, маш сайн шалгаж үзэх хэрэгтэй. Тэгж одоо лоердох гэсэн хүмүүсийг өөгшүүлж болохгүй, дээрэс нь бас өөрийнхөө хүч хөдөлмөрийг салхинд хийсгэж болохгүй шүү. За, ингээд та бүхэн маань Unitel-ийн одоо аль биесны Facebook болон Unitel цэгийн маань вебээр нь дэлгэрэнгүй мэдээлэл авч болно, мэдээлэл өгч болно, бүрэн боломжтой юм шүү. Тэгээ нийгмийн хариуцлагын хүрээнд одоо ийм өөрсдийнхөө ашиг орлогын төлөө биш ийм аян санаачлаад хэрэгжүүлж байгаа Unitel-тэй маш их баярлалаа. Аюулгүй орчныг, дижитал орчныг хамтдаа бүтээе. За, баярлалаа. За, Chadwick маань Лос Анжелест ирээд өстой дэлгэцийн бүтээлд оролцох шиг болсон. Маш олон телевизийн цоврал тоглож эхэлсэн. Тэрээр одоо 32 настай байгаа. Харин энэ жилээ тэрээр анхны бүрийн хэмжээний кино, анхны спортын кинонд дүр авч чаддаг. Туслах дүр тоглолдог л та. Гэхдээ кинонд тун давгүй амжилт үзүүлээд Чад өөрийгөө ийм жүжигчин байгаа гэдгийг Холливуудд анхудаа харуулж байгаа. Дараагийн хэдэн жил тэрээр телевизийн цувралуудад үргэлжлүүлэн тоглосон байсны хажуугаар театрын ажиллаач орхитуулсангүй өөрийнхөө найруулдаг богино хэмжээний киногооч бас хийсээр байж.
Ер нь л найруулагчаар л ажиллах гэдэг. Продюсераар ч гэсэн ажиллах ийм сонирхолтой байна. Харин 2013 онд тэрээр өөрийн анхны өргөн дэлгэцийн киноны гол дүрээ авч чаддаг. Бейсболын домогт тоглогч Джеки Робинсийн тухай өгүүлэх 42 гэдэг нэртэй кинонд тэрээр 36 настайдаа тоглох гэж байгаа нь. Энэ дүрт түүнээс гадна бараг 20-од жүжигчнийг онилоод байсан. Хэдий тийм боловч киноны найруулагч Брайан Helgeland гэдэг хүнд Чадын эр зориг маш их таалагдсан гэнэ. Чад шалгуулт дээр зохиолын хамгийн хэцүү хэсгийг сонгож орж ирсэн нь үр дүнгээ ин өгдөг. Энэнийг лав тоглохгүй дээ гэсэн хэсгийг Чад бариад ороод ирдэг байхгүй. Тэр нэм хонголд уур хилэнхээ гаргаж байгаа тийм хэсэг. За ингээд Чадыг гол дүртэй сонгодог. Энэ дүрдээ тэрээр маш сайн бэлдсэн. 5 сарын хугацаанд мэрэгжлийн бейсболын дасгалжуулагч нартай бэлтгэл хийж бэлтгэлийн явцаа альсан дээр бичиж аваад альсан чааш энэ 13 онд ч бичлэг болгож аваад за ингээд өөрийгөө нөө Жакитай жинхэнэ хүн нь штэ Жаки Робинсон гэдэг тэрнэгтэй харьцуулаад хараад үйл хөдлөл юу зүрх нөө тийм яг адилхан болгож бэлдээд байгаа байхгүй. Тэр чинь 7 хоногт 2-3 бичлэг хийгээд яг ингээл сайжирч гин үгүй юу гэдэг өөр дээр ингээд юу хөгжүүлэлт хийгээл яваад байгаа гэсэн үг. За үүн дээр бас түүний багада спортоор хичээлдэг байсан их үр дүнгээ өгсөн. Кино багийнхан түүнийг хараад л спортын маш их авьяастай юм байна. Эвсэлтэй юм гэдгийг нь олж харсан баг. Чатман гол дүрээ аваад хамгийн түрүүнд уулзсан хүн нь Жакигийн эхнэр Рэйчел гэдэг хүн байж. Жаки Робинсон нас барсан байхгүй. За Жаки Робинсон гэж ямар хүн байсныг нь мөн тэдний харилцаа ямар байсныг нь мэдэж болох бүхнийг Рэйчелээс асууж исэн гэдэг. Рэйчел дараа нь 42 гэдэг киног үзээд нөхрөө дахин нэг удаа харах шиг боллоо гэж Чадын тоглолтыг магтдаг. Үүгээр зогссонгүй. Тэр жилээ Чад болон тус кино багийнхан тэр дотроо жүжигчин Харрисон Форд нар цагаан ордонд зочлоод тухайн үеийн тэргүүн хатагтай Мишель Обама тэднийг хүлээн авч уулздаг. Тэгэд энэ киноны тухай уулзалт хийдэг байхгүй. Тийм. Хэдий шүүмжлэгчдээс эерэг сөрөг янз бүрийн үнэлгээ авч байсан ч гэсэн Мишель Обама дуудаж уулзж байна гэдэг бол энэ маш мундаг кино болсон гэдэг нь харагдаж байгаа. За зарим шүүмжлэгч нар эсрэг байр суурьтай байсан ч гэсэн бейсболын домог тоглогчийн тухай энэ кино зөвхөн спортын тухай кино гэхээсээ илүү хар арьс хүмүүсийн амьдрал тэдний соёлын талаар өгүүлсэн маш мундаг бүтээл болж байгаа юм. Ирэх жил нь тэрээр дахин нэг спортын кинонд сонгогдсон нь алдарт Кевин Костнерийн Draft Day гэдэг кино байсан. Америк хөл бөмбөгийн тухай өгүүлэх энэ кино Чадын тоглож байгаа 3 дахь спортын кино болдог. За 4 кино тоглосон багийн 3 нь спортын. Харин өөр төрлийн нэг кинонд энэ жилээ тоглосон домогт Джеймс Брауны тухай өгүүлэх Get On Up гэдэг кино байдаг. Чад хүний намтраар хийх кинонд дахиад нэг хэсэгтээ тоглохгүй гэж бодож байсан ч энэ киноны найруулагч манай хүнийг л дотроо ботчихсан байсан тул ятгсаар байгаад энэ дүрдээ тоглуулахаар болсон гэдэг. Домогт дуучны тухай кинонд маш сайн бэлдэж орохгүй болохгүй. Фэнүүд нь барьж идэн шүү дээ. Чад ч гэсэн энэ даалгавраа маш сайн биелүүлдэг. Дуулалтын ихэнх хэсгийг өөрөө дуулаад харин бүжгийн бүх хэсгийг өөрөө бүжиглсэн гэдэг. Тэрээр 2 сарын турш өдөрт 8 цагийн бүжгийн бэлтгэл хийдэг байж. Ер нь мэрэгжлийн бүжигчин болсон байх. Тийм байна. За бүжигчтэй байл уучлаарай. Гэтэ маш төгсөн байх тийм ээ. Энэ кинонд ирэх түүний тоглолтыг хүн бүр шагшин магтаж байж. Тэрээр энэ дүрд бүхнээ зориулсан байна. Chadwick Boseman энэ гихэн залууг яг одоо рок н роллын алдрын танхимд оруулах хэрэгтэй. Чадд Нобелийн шагналыг, Пулитцерийн шагналыг өөр юу гэдгийг бүгдийн нүг гэж түүнийг магтаж байсан. Чад багаар оргил руу мацар байгаа нь энэ юм. Тэрээр жүжигчний хажуугаар зохиолч болон найруулагчийн ажлаа мөн орхитуулаагүй. Гэхдээ томоохон төслүүд нь том зохиолд оролцож амжаагүй л байгаа. Харин 2015 онд тэрээр Taylor Simon Ledward гэдэг бүсгүйтэй болцож эхэлж. За энэ харин ч байх. Зүгээр 2015 онд болцож эхэлсэн. Гэхдээ тэд хувийн харилцаагаа олон нийтэд дэлгэхийг хүссэнгүй их нууцлаг хэвээрээ байсан гэдэг. Гэхдээ яаж удаан байх вэ? Папарацци бололаа л мэдчихэж шүү дээ, тийм. Ялангуяа өсч буй одыг бол.
Харин 2016 онд буюу дараа жил нь тэрээр дэлхийн од болж чадсан. 2016 онд 3 төсөлд оролцсноос эхнийх нь түүний тоглосон хамгийн өндөр өртөгтэй кино буюу $140 сая өртгөөр бүтсэн нэрийг мартчихсан. Нэг кинонд за энэ киноны талаар юу ярихгүй дээ. Египтийн бурхны дүр тоглолтын энэ кинон дээр. Энэ кино бүрэн сүрэл болсон. Би ямар ч үсэн их хүлээлттэй үзчихснаа санаж байна. Тэгээд их урам хугараад гарч ирснээ санаж байна. Тэгээд нэрийг ч мэдэхгүй байгаа санахгүй байгаа шүү дээ. Маш их хөрөнгөөр бүтсэн кино гэж дээ. Харин тийм 140 сая. Тэгээд энэ дээр нөгөө нэг Game of Thrones-ийн жүжигчнийг оруулж ирээл, Jared Butler-ыг оруулж ирээл, ер нь жүжигчдэр зодоод гаваад гарч болов гэсэн тийм бодолтой байсан болов. Тэгээд ямарчсан бүтлгүүдэд студ $90 сая алдагдал хийсэн гэдэг. 50 саяны л орлого болсон юм уу та янз. Шүүмжлэгч нар ч гэсэн яаж зүгээр байх вэ? Энэ киног өстө газар дор ортол нь молчихсон. Харин тэр олон оо шүүмжилсэн өгүүлбэрүүд донд ганцхан эрэг зүйл байсан. Энэ нь жүжигчдийн баг дотроос ганцхан чайдл дүрээ бүрэн ойлгож бүгдээ зориулан тоглолжээ гэдэг өгүүлбэр байж. 2016 онд гарсан дараагийн бүтээл нь түүнийг дэлхийн тайзнаа гаргаж ирсэн гэж хэлж болно. Мэдээж энэ бол хүн бүрийн ялангуяа залуучуудын дунд маш их алдартай. Wakanda-гийн хаан T'Challa буюу Black Panther-ийн дүр байдаг. Captain America Civil War гэдэг кинон дээр энэ дүрээрээ тэр анх удаага гарч ирж байгаа. Үүнээс хойш MCU-тэй дахин 4 төсөлд оролцох гэрээ бас байгуулж чаддаг. Ингээд түүний хамгийн том амжилттай жил нь энэ жил болж байгаа. Тэрээр энэ дүрд шалгаруулалтанд ороогүй. Харин шууд урилгаар сонгогдсон. Мэдээж тэрээр өөрийн ажиллах арга барил буюу арга барилын дагуу Африкийн хааны дүрд маш сайн бэлддэг. Chadwick-ийн хамгийн том онцлог нь тэр. Ерөөсө бүх сэтгэлээ зориулаад маш сайн бэлддэг. Тэгээ дүр дээрээ бүр маш сайн ажилт юм байна тий. Яг тийм байл. Тэрээр Өмнөд Африкийн бүгд найрамдах улс болон Зимбабwe улсуудад ашиглагддаг Xhosa гэдэг хэлийг бие даан сураад. За үүн дээрээ Wakanda аялгыг зохиож оруулаад яг л тэр аялгаараа ярьж байгаа. Кинон дээр түүнийг англиар ярьж байгааг сонсох юм бол бүр маш гоё аялгатай ярьдаг. Үнэхээр тийм сонсголонтой, үзэсгэлэнтэй. За аялгауг үзэсгэлэнтэй гэж хэлэх нь хаашийн болно. Болгоо тийм. Үнэхээр гоё байдаг. Тэгээд зургийн бус цагаар ч гэсэн яг тэр аялгаараа л ярьдаг. Тэгж ингэж баг багаар бэлцээр байгаад төгсрүүлж байгаа байхгүй. Мэдээж комик номнаас сэтгэлэн хийж буй кинот бол тэрээр өөрийн гэж гарч байгаа тэр Black Panther-ийн дүртэй бүх комикийг олж авч уншсан. Тэрээр уг нь баг багтаа комик номд их дургу. Тэгээд ерөөсөө нэг ч удаа уншиж байгаагүй юм бэл. Харин одоо дүртэй бэлдэх гэж та бүгдийг нь уншдаг болсон гэнэ. За одоо нэг өмнө нь олон хэл сурч ирсэн тэр нь хэрэг болж байгаа. За мөн Африкт очсон нь энд бас хэрэг болж байгаа. Ингээд нэг комик ном уншаал гэсэн чинь яг T'Challa-гийн эсрэг талын дүр нь Killmonger гэдэг дүр байдаг байхгүй юу? Унших тусам өөрийгөө тэр Killmonger-тай адилхан юм биш үү гэж бодоод эхэлсэн. Миний дотор нэг Killmonger байгаад идэх юм. Гэтэл тэр яг энэ комик дээр гарч ирээд байгаа юм. Гэтэл өөрөө T'Challa-гийн дүрийг авчаад байдаг. Тэгээд өөрийгөө бэлдсээр байгаад T'Challa болгож хувиргаж байгаа байхгүй юу? Энэ бас их том чадвар шүү тийм ээ. Энэ кинон дээр Civil War дээр түүний тоглолт бол хамгийн шилдэг байсан. Түүний дүрдээ орсон байдал тоглолт энэ дүрийг домгийн хэмжээнд авчиж байгаа. Энэ дүрийн дараагийн төсөл болох Black Panther гэдэг кино ч гэсэн Chad-ийн энэ тоглолтын ачаар маш мундаг өнгө оёстой. Үнэхээр мундаг кино болсон гэж хэлж болно. Тэрээр хэний ч мэдгүй тэр нэгэн дүрийг дэлхийн хамгийн алдартай супер баатруудын нэг болгон хувиргаж чаддаг. Энэ кино тэрээр маш олон одуудтай хамтран ажилладаг. Michael B. Jordan, Angela Bassett, Martin Freeman, Lupita Nyong'o гэх мэт одуудыг энд зүгээр л ихний хэсэгтэр нь дурдж байгаа шүү. Маш олон хүмүүс байна. Michael Chad хоёр маш сайн найзууд болоод харин Angela Chad хоёр төрсөн эгч дүүсээс ялгаагүй болсон гэдэг. Black Panther гэх энэ кино төсөөлшгүй их амжилтыг үзүүлсэн кино болдог. Бараг бүх гол дүр нь хар арьстай. Энэ кино өмнө нь ийм их амжилт үзүүлсэн тохиолдол үгүй. $200 сая төсвөр бүтээд 1.3 тэрбум долларын орлого болдог. Мөн Оскарын түүхэнд шилдэг кино төрөлд нэр дэвшсэн анхны супер баатрын тухай кино болдог.
Энэ киноны бүх зүйл төгс байсныг энэ дээр бас онцлох хэрэгтэй. Энэ киногоор дэлхийн нийт Африк улсуудын соёл, уламжлал, гоо сайхан бүгдтэй нь дахин нэг удаа шинээр танилцдаг. Wakanda гэдэг энэ зохиомл улс бараг жинхнээсээ байдаг юм шиг л харуулдаг. Зарим хүмүүс Wakanda байдаг бидний зүрх сэтгэл гэж хүртэл ярьдаг. Chadwick-ийн жүжиглэлт энэ дээр мэдээж хамгийн том үргийг гүйцэтгэж байгаа. Black Panther-ийн дүр тэр жилдээ болон дараа жил нь дахин Avengers-ийн 2 дахь кинон дээр гарч ирж байгаа. Infinity War, Endgame 2 дээр. Chad-ийн дүр тэдгэр кинонуудын гол чухал дүрүүдийн нэг байж үзэгчид ч гэсэн түүнийг нь талархан хүлээж авч байсан. Эдгээр кинонуудын зургийг бараг нэг дор авч байсан гэдэг. Өөх тийм үү. Тэ. Эдгээрээс гадна Chad хэд хэдэн төсөлд зэрэг оролцож байсан гэнэ. Тэрээр энэ үедээ дахин нэг удаа Marshall гэдэг намдарчилсан кинонд дүр бүтээдэг. Хүмүүс түүнийг намдарчилсан киноноос харах дуртай байлаа. Харин Chad энэ удаа жоохон айгаад байж. Ийм мундаг хүний дүрийг би бүтээж чадахгүй байхаа гэв. Гэтэл тэрээр яаж бэлддэг вүлээ? Яг тэрүүгээрээ бэлдээд энэ дүрээ төгс гаргаж чаддаг. За хоёлаа ивент тэтгэгчтэй танилцсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Отревинтэй чөлөөтэй амсгалцгаая. Отревин дэмжиж ажиллаж байна. За тэгэхээр хамрын битүүрлийг 12 цагийн дур шарилгадаг Отревиний удаа үргэлжлэх энэ үйлчилгээний таныг 5 тухтай байлгаж чөлөөтэй амсгалуулах юм аа. За бүр эхний минутаас эхлээд төргөө үйлчлээд хамрын битүүрлийг хурдан хугацаанд арилгах нь хамгийн гол нь удаан хугацаанд барина гэдэг нь давуу талтай. Мөн дээрээс нь одоо чигшүүлэгчийн найрлагатай болохоор хорсох, хуурайших шинж тэмдэг илэрхгүй. Тэгэхээр ойр ойрхон хамрын цэцлэг тусаалга хэрэгэлдэг хүмүүс бол бас энэ хуурайших, эмзэгших энийг бол андахгүй сайн мэдж байгаа. Тэгэхээр та олон биш нэг удаа одоо хэрэглээд 12 цаг барина гэдэг бол айгүй том давуу тал. Дээрээс нь амьсгална гэдэг өөрөө бас айгүй том давуу тал. Амьсгал гэдэг чинь одоо хүний бүх юм те одоо бүх эрүүл мэндэд амьсгал нөлөөтэй байна. Тийм учраас бид амьсгалаа бүрэн гүйцэд хангалттай хүчил төрөгч авч явах ёстой. Жижиг юм шиг боловч эрүүл мэндийн хамгийн том одоо суур хангаж байгаа юм чинь амьсгал хүчил төрөгч юм шүү. Тэгэхээр та хэрвээ тийм асуудалтай бол Отревинийг аваад өдөртөө цөөх удаа тусаач хэрэглэхийг бодоорой. За амьсгалын замын судаснуудыг агшаагаад битүүрлийг багасгана. За бүх хэмийн зангуудаар худал таалагдж байгаа. Утасны дугаар 9988 1950 судсаар лавлж болно. Отревин ямар сайн бэ гэдгийг мэдхийг хүсвэл япаро чат бичиж болно. Үнэ. Байнга хэрэгэлдэг. За харин хамар битүүрүүд хахаар тарих руу хүчил төрөж очихгүй. Толгой хөвдөн. Тийм толгой бүрэн ажилтдаг байхгүй. Яг үнэ. За баярлалаа. За баярлалаа. За 2019 онд Avengers Endgame гарсан. За энэ жилд гарсан 21 Bridges гэдэг кинонд Chadwick маань гол дүрээс гадна продюсерийн үүрэгтээ оролцоод энэ ажиллаж гисэн маш сайн хийдэг. Хэд хэдэн жүжигчдэд өөрөө санал тавиад мөн өөрөө бүр цалингийн төлж байж энэ кинонд тоглуулж байсан гэдэг. Энэ кино янз бүрийн шүүмж авсан ч гэсэн харин Chad-ийн тоглолтыг магтсан хэвээр байна. Ер нь түүний тоглосон кинонуудын шүүмжийг нь харах юм бол түүний жүжиглэлтэй хизээж муулж байгаагүй. Бүгдээрээ л мундаг байна гэдэг зарим чимэг байдаг. Chad бүхнээ зориулаад сэтгэлээсээ дүрдээ ороод байгаа учраас муулахын ч аргагүй юм тийм ээ. 21 Bridges-ийн дараа тэрээр дахин 2 төсөлд оролцсон. The Five Bloods за мөн Ma Rainey's Black Bottom гэдэг 2 кино байдаг. Энэ сүүлийн кино болох Ma Rainey's Black Bottom гэдэг кинонд тэрээр өөрийн баатар Denzel Washington-тойгоо анх удаа бараг хамтарч ажиллаж байгаа. Denzel энэ дээр продюсерийн үүрэгтээ оролцдог байхгүй. Харин тэр The Five Bloods гэдэг киноны найруулагчаар нь алдар Spike Lee ажилласан. За ингээд тэрээр өөрийнх нь кинонд Chad тоглох болсонд бүрэн маш их баяртай байсан гэдэг. Учир нь Chad үе үеийн хаар ярьсан мундаг жүжигчдийн дараагийн түүчэн болсон. Хамгийн шилдэг, хамгийн хүнд хэцүү дүр гарах хэрэгтэй болох юм бол Chad-ийн нэр хамгийн түрүүнд л яригддаг болсон. Тэрээр спортын, хөгжмийн домгуудын дүрийг тултлан гаргасан. Хэний ч мэдгүй супер баатрыг дэлхийн хамгийн алдартай хүн болгосон шүү дээ. Хамгийн алдартай супер баатар болгосон. Мөн зохиомл нэг улсыг үнэхээр байдаг мэд сэтгэл төрүүлж хүртэл чадсан. Ийм мундаг жүжигчин өөрхийн кинонд тоглох болсонд Spike баяртай байсан баг. The Five Bloods гэдэг киноны нээлтээс хойш Chad нэг хэсэгтээ харагдсангүй. Харин 2020 оны 4-р сарын 15-нд тэрээр Jackie Robinson-ы өдрөөр нэгэн бичлэгийг өөрийн олон нийтийн сүлжээндээ нийтэлдэг.
COVID-19 цар тахлын тухай ярьсан тэр бичлэг дээр юу ярьсныг нь ер нь баг хинж сонссонгүй. Түүнийг хүндлээгүй дээ биш. Харин Чадвикийн гадаад төрх тэр ярьсан ярианаас нь илүү чухал байсан. Тэрээр маш их тураад ястал нүднээс гарсан байсан. Дэлхийд даяар түүний фэнүүд хайртай жүжигчнээ өвдсөн юм болов уу? Эсвэл дараагийн дүрдээ бэлдээд ингэж жин хайсан байх гэх мэтчлэн янз бүрийн тамгийг төвшүүлж исэн. Тэдгээр фэнүүдийн заримынхан зөв байсан. Энэ бичлэг нийтлэгснээс хойш 4 сарын дараа Чадвик Бозман 43 наснда хор тавтарч ялагдаад ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэрээр 2016 оноос хойш бүдүүн гидсний хор тавтар гэдэг маш муухай өвчнөөр шаналж байсан байна. Black Panther-ын дүрийг авч байхдаа тэрээр эмчилгээгээ хийлгэж байж ингээд 4 жилийн хугацаанд байж болох бүх эмчилгээг хийлгэсэн боловч энэ өвчнөд ийлж чадсангүй. Ийм өвчнөөр шаналж байгаа гэдэг талаараа тэр ер нь хүнд ч хэлээгүй. Зөвхөн ойр дотны хүмүүс нь л мэдчихсэн гэнэ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд маш их ажиллаад байсан бас ийм учиртай байж. Амжиж аль болох олон кинонд дүрээ мөнхлөөд хайртай ажиллаа хийх гэж ийм их ажилтай ажиллаад исэн юм. Гэтэл ийм өвчтөн хүн ямар хятардаг вэ? Мэдээж. Хавтартай хүмүүс тийм ээ. Тэрээр энэ бүхнийг тэсэж төвчээд кинонд тоглосоор байж. Кино талбай дээр байсан зарим хүмүүс түүнийг хэсгэн зураг авалтанд орчоод тэгэд 2-3 цаг нөө чиргүүлд ороод амраад байгааг нь бас гайхаад исэн гэнэ. Гэтэл ийм өвчтөг нь гадарлаагүй. Black Panther-ын дүр олон ч хүмүүст маш их урам зориг өгч байсан тул тэрээр энэ дүртэй аль болох олон удаа тоглохыг бас зорж байсан гэнэ. 2021 онд буюу түүнийг нас барснаас 1 жилийн дараа гарсан Marvel-ийн What If гэдэг нэртэй анимашн цувралд тэрээр өөрийн хайртай дүртэй сүүлч удаа дүр бүтээдэг. Хүүхэлдэйн кино учраас тэр дуу оруулдаг байна. Энэ What If гэдэг цуврал бол түүний оролцсон хамгийн сүүлийн кино төсөл байдаг. Chadwick маань гэртээ гэр бүлийнхээ болон хайртай эхнэрийнхээ хажууд амьсгал хураасан. 2015 онд Taylor гэдэг дуучин бүсгүйтэй болцож байна гэсэн шүү дээ. Тийм. Нас барахаас хэдхэн сарын өмнө тэр хоёр гэрэлтэй батлуулсан юм байна. Үхэн гэдгээ мэдсэн ч гэсэн хосууд хайр сэтгэлээ ийм баталгаажуулсан байж. Түүний үхэл мэдээж Холливуудыг болон ер нь дэлхийд даяар л уй гашууд автуулж байгаа. Хэдий бүр сүүлд кино урлагт хөл тавиад цөөхөн хитэн кинонд тоглосон ч гэсэн тэрээр хүн бүхний хайртай Wakanda-гийн хаан болж чадсан. Тэрээр хар арс жүжигчдийн хамгийн том нөлөөлөл болж чадсан. Түүний үхлийн дараа маш олон одод хамтран зүтгэгч нар нь Чад зориулан гашуудлаа хаваалцсан байдаг. Black Panther-ийн хамтран зүтгэгч Michael B. Jordan-д энэ мэдээ хамгийн өндөр туссан болов гэмээр маш сэтгэл хөдлөсөн тийм хүндэтгэлийн үгийг хэлдэг юм. Юу мэдэрч байгаагаа бичих гэсэн миний сэтгэлийг илэрхийлэх тэр үгс олдож өгөхгүй л байна. Бидний хамтдаа байсан бүх мөчийг, бүх нийттэй мөчүүдийг санал зөрөлдөж байсан үедээ бүх тэмрэлтүүдээ бүгдийг нь иргэн санаж байна. Бидэнд илүү их цаг байсан ч болоосай. Сүүлд уулзахад чи бид хоёр үүр толбогдсон шүү дээ гэж надад хэлж байсан. Одоо тэр үгс хичнээн үнэн байж вэ. Чи намайг жоохон байхаас л замыг минь зааж боломжийг минь өгч байж. Би үлдсэн бүх амьдралаа чиний замаар явахд зориулах болно. Энэ танаа хаан билүү? Тийм ээ. Чад бол танаа хаан. 50 орстой ах минь гэж тэрээр олон нийтийн сүлжээндээ бичдэг юм. Энэ танаа хаан гэлүү гэдэг гэж шүү дээ. Энэ кинон дээр гардаг байхгүй. Чадын араас гашуудсан хүмүүсийн тоог тоолох боломжгүй. Харин нэг зүйл тодорхой байна. Тэдгээр бүх үгс нь үнэн байсан юм. Chadwick бол хамгийн сайхан хүн гэж. Тэрээр өөрийн үйл хөдлөлөөрөө бүтээж буй дүрээрээ олон залууст урам зориг өгөөд тэднийг чиглүүлэгч алтан гацсан байж чадсан. Тэр үргэлж ийдэг даруй байж инээмсэглэн алхдаг. Мөн үргэлж бүхнээ дайчлан хөдөлмөрлөдөг байж. Бүгдээрээ түүнийг хаантан гэж хүндэлдэг байсан. Чадыг 2020 оны 9 сарын 3-ны өдөр оршуулсан. Харин кино урлагт хаанд чалаатай 2020 онд Black Panther Wakanda Forever гэдэг киногоор салхаас идэг. Киноны эхэнд T'Challa хаан өвчний улмаас таалал төгсөж буугаар дүрслээд тэгээд түүний оршуулах ёслол
үнэхээр сэтгэл хөдлөм болдог. Энэ хэсгээр Chadwick Boseman болон T'Challa хаантай Холливуд салхаас гүйцэтгэж байгаа. Энэ Wakanda Forever гэдэг энэ кино тэр чигтэл Chad зориулсан мэт. Хэдий тэр өөрөө энэ кинонд тоглож чадаагүй ч гэсэн хорон мөч бүхэнд бид Chad-ыг мэдэрдэг. Chadwick Boseman-ыг нас барснаас хойш төд удалгүй түүний тоглосон хамгийн сүүлчийн кино болох Ma Rainey's Black Bottom гэдэг кино нээлттэй хийж байгаа. Энд тоглосон дүрээрээ тэрээр 2021 онд Алтан бөмбөрцөг хүртээ зогсохгүй. Оскарын наадамд шилдэг эрэгтэй дүр нэр дэвшиж чаддаг юм. Энэ шагналыг Антони Хопкинс авсан л та. Гэтэ тэрээр баярын үгэндээ Chadwick Boseman-ыг ярьдаг. Хитрхи эрт явчлаа даа чи гэдэг. Ийхүү ирээдүйн том оддын нэг маань зорьсон уулынхаа оройд хүрэлгүй бүр дэшээ нисчихэж. Бурхан хамгийн сайхан хүмүүсийг төрүүлээд авдаг гэд ярьдаг шүү дээ. Энэ үгийг яг одоо Chadwick Boseman дээр л хэлмээр санагдаж байна. Тэрээр энэ жүжигчин байгаа зогсоогүй. Мөн бас сайн үлсийн аяныг зөндөө хийдэг байсан. Өөртөө адилхан хорт автортай хүүхдүүдтэй байнга очиж уулздаг. Тэдний сэтгэл санаагаар дэмждэг, хандив цуглуулж өгдөг. Тэгээ Chad-ийн үйл хэргийг дараа нь Disney-гийнхэн үргэлжлүүлнэ. Хамтран зүтгэгч нар нь үргэлжлүүлнэ. Тэднийг уриалан дуудсан тийм гоё үйл ажиллагаа хийсэн баг. Би буруу санааг бол Disney-гийнхэн $400 сая ямар нэгэн байдлаар олоотч гэдэг юм уу те өөртөө хандивлаад гэдэг юм уу түүний ядаа ээжсэн энэ үлсийг үргэлжлүүлэхэд зарцуулна гэсэн байдаг юм лээ. Үүнээс гадна тэрээр маш олон хандив үйл ажиллагаанд оролцож байсан. Ковидээр хар арьстай нийгэмлэгэнд $1 сая хандивдаг үлээ. Ярих юм бол үнэхээр тийм хүн байж. Сайхан хүн байж. Хоёулангийн нэвтрүүлэг маш богинохон болж байгаа. Учир нь тэрээр яг л ийм богинохон амьдэрсэн байхгүй. Үнэхээр харамсалтай. Нэг юм яг иймэрхүү үед тийм гайхалтай юм гялалтсан, тод гялалтсан тэгээ эргэн тойрондоо гэрэлт хүйсэн иймэрхүү хүмүүсийн намтар сонсохоор бурхан байгаа үсттэй гэж заавал бодмоор санагддаг байхгүй. Тэгээд шашинтай тэрэндээ их үнэнч байсан гэж бодохоор бас өмнөөс нь баярлж байна. Энэ шашинтай хүмүүс чинь бид нэр одоо юу гэдэг шашингүй хүмүүс бол жаргалтай үедээ жаргалтай байдаг. Завлантай үедээ завлантай байдаг бол үнэхээр үнэн голоосоо шашинтай хүн бол завлантай үедээ ч гэсэн жаргалтай байж чадахыг одоо тэрнийг аврал байгаа гэдэгт итгэдэг хүмүүс байдаг учраас энэ хүн одоо хүүхдлээ тэр завлан арай өөр өнцгөөс нь харж амьдралаа биднэрт бас дурсагтахаар маш гоё үнцэнтэй бүтээж чадсан байна. Тэгээ үнэхээр гэрлэлт бидний хувьд нэг цаас шүү дээ тий. Заримдаа бол цаас гэлэгдэг. Тэгэхэд бас гоё үнцэнтэй юм аа. Хүүхд юм. Энэ хүүхд юм шиг лээ. За баярлалаа зөвлөө. Баярлалаа. За ингээд шинжлэх ухаан тань мэдгүй од мөндөр сувгийн кино түүх нэвтрүүлгийн 7 хоногийн дугаарыг нүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 хост дэлгэнаар хүрдэг. За энэ дугаарын хамтран ажиллагчаар Отревинтэй чөлөөтэй амьсгалцгай Отревин за мөн аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээй Unitel ажиллалаа. Тэг яг энэ нэг ковидын үеэр энэ одоо юм нэлээд мэдээг сонссон айгүй олон хүмүүс байгаах бас гоё сэтгэлээ болцсон тий. За баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа ажлын банкны дансгаа 4191 Тэг 4518 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.